Шинэ мэнд сайхан амарч өнөрх үзэгчтэй Монголын мэдээг агентлагийн бэлтгэн өргөдөг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Экспортыг дэмжиж импортыг орлох 888 төслөөс 2 тэрбум төгрөгөөс бага санхүүжилт хүссэн төслүүдийн санхүүжилтийг хөдөлмөрийн яамны харьяа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгохоор засгийн газраас шийдвэрлэсэн. Дэмжигдсэн төслүүдийн дийлэнх нь барилга хөдөө аж ахуйг үйлдвэрлэлийн чиглэлээр байна. Тиймээс манай улс цаашдаа барилгын материалынхаа 70 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой болох юм байна. Энэ тухай бүтээн байгуулалтын цагаар хөдөлмөрийн яамны харьяа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мэдээлэл өглөө. 888 төслийн 600 орчим нь 2 тэрбум төгрөгөөс бага санхүүжилт хүссэн учраас энэ сангаар дамжуулан зээлээ авахар болжээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилтоор тус санд эхний ээлжинд 100 тэрбум төгрөг байршуулад байгаа юм. Зээл олголтыг хөнгөчлсөн энэ шийдвэрийн дагуу одоогийн байдлаар 37 аж ахуй нэгжид 19.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоход бэлэн болсныг хэлж байна. Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийн санд хүсэл тавьсан аж ахуй нэгжүүдийг бол ихэнх нь одоо санхүүжүүлэхээр бол болсон. Яагаад гэвэл бас нэг 100 хоногийн эдийн засгийг элчимжүүлэх 100 хоногийн хүрээнд бол аль болох одоо аж ахуй нэгжүүдэд үүд хаалгаа барихгүй улам одоо хөгжиж дэвших нь одоо үндэс суурь болгож энэ шийдвэрийг бол гаргасан байна. Аж ахуй нэгжүүд зээлээ авахын тулд засгийн газраас шалгаруулсан төслүүдийн тоонд багтсан тухай тодорхойлолт бичгийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авч өөрсдийн харилцдаг арилжааны банкта зээлийн материал бүрдүүлэн өгчтэй. Ирэх сарын 30-наас өмнө 888 төслийн жагсаалтад багтсан аж ахуй нэгжүүд дэмжих хүчгээ хийлгэж авахыг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санууллаа. Түүнчлэн барьцаа хөрөнгө хүрхгүйгээс зээлээ авч чадахгүй байгаа аж ахуй нэгжүүдэд зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлэх боломжтой гэж дуулгаж байна. Банкны гол шаардлага бол барьцаа хөрөнгийн шаардлага, ажлын туршлага байдаг. Барьцаа хөрөнгийн шаардлага хүрхгүй байгаа төсөл аж ахуй нэгжлэр батлан даалтын сандаа хамтран ажилладаг. Сангаас бол төссөн дэмжигдсэн иргэн аж ахуй нэгжүүрт батлан даалтын сандаа хамтарж байгаа бидний танилцуулгыг тэдний ерөнхий нөхцөлтөө нь хаягийг бид нар тодорхой өгдөг. Зээлийн сангаас энэ ондоо багтаан олгох 100 тэрбум төгрөгийн 30 тэрбумыг нь сум дүүрэгт хуваарлсан учраас шалгуур тэнцсэн тохиолдолд орон нутгаас авах боломжтой. Түүнчлэн нэг зээлэгчд олгох зээлийн 60 хүртэлх хувьд 250 сая төгрөгт багтаан зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргана гэж байлаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар аймаг орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд сум бүрт 150 сая төгрөгөөс дээш хэмжээний хөнгөлөлтэй зээлийг шинжилгээний засгийн газраас олгож байгаа. Энэ онд сум хөгжүүлэх санд нийт 24 тэрбум төгрөг төсөөлсөн байна. Хамгийн гол нь зээлийг шийдэх хэрэг нь орон нутгийн удирдлагад шилжсэн. Тиймээс иргэд харьяа сум орон нутгийн хөдөлмөрийн хилцээс болон засаг захиргаанд төслөө танилцуулан зээл авах ёстой юм а. Жилийн 7% хүүтэй 5 жилийн хугацаатай 100 сая хүртэлх зээлийг аймаг дүүргийн жижиг дунд үйлдвэрүүд харьяа хөдөлмөрийн хилцээрээр шийдвүүлэн авч болно. Харин нийслэл үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэрт 200 сая хүртэлх төгрөгийн зээлийг харьяа дүүргийн засаг даргын тамгын газраар ахлуулсан баг шийдэж олгоно. Мөн бүс нутгийн хэмжээнд 200 сая хүртэлх зээлийг хөдөлмөрийн яам жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шийдэн олгож байгаа. 100 сая төгрөг хүртэлх төслийг тухайн аймаг дүүргийн хөдөлмөрийн хилцээрээр дамжуулж олгож байгаа. Тэрний үхээр аймаг дүүргийн засаг даргаар ахлуулсан хөдөлмөрийн хилцээний дарга нь дэд дарга нь жижиг дунд үйлдвэрийн асуудал хариулсан мэрэгчлэлтийн нэрийн бичгээр за тухайн аймаг дүүрэгт байгаа Монголын ажил улс эзний холбооны төлөөлөл худалдаа аж үйлдвэрийн нийгмийн төлөөлөл тэгээд ард иргэдийн төлөөлөл байсан нийлсэн 9-10 хүний бүрэлдэхүүнтэй ийм зөвлөл тэр төслийг сонгон шалгаруулдаг нээлттэй ил тод. Мөн 500 сая төгрөг хүртэлх тоног төхөөрөмжийг лизингээр авах боломжийг хөдөлмөрийн яам жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өгч байгаа. Харин жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл авахд гардаг гол хүндрэл нь хөрөнгийн баталгаа. Хөрөнгийн баталгаа хангалтгүйч ашигтай төсөл дэвшүүлж чадсан үйл ажиллагааны тогтвортой аж ахуй нэгжүүдэд төрөөс батлан даалт гаргаж өгнө. Жижиг дунд үйлдвэрийн зээлийг жилийн орлого нь 1.5 тэрбумаас дээшгүй төгрөнд эргэлддэг аж ахуй нэгжүүд авах хэрэгтэй. Мөн уул уурхай, арх тамхи, согтууруулах хундааны үйлдвэрлэлээс бусад үйлдвэрлэл үйлчилгээ зээл авах хэрэгтэй гэж заасан манай улсад жилийн орлого нь 1-1.5 тэрбум төгрөнд эргэлддэг 54 мянган гаруй худалдаа үйлчилгээ байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй 9 мянган гаруй аж ахуй нэгжээс 80 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрлэл байгаа юм. Тэдгээрийг хөгжүүлэх үйл ажиллагааг нь өргөтгөхөд засгийн газраас энэ онд 100 гаруй тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлийн санхүүжилтээр дэмжиж байгаа.
Улсын хэмжээнд 13.8 тэрбум төгрөгөөр сургууль цэцэрлэгийн их засвар хийхээр төсөвт суулгаж баталсан. Өнөөдрийн байдлаар нэг ч сургууль цэцэрлэгийн засварын ажил эхлэегүй байна гэж албаныхан хэллээ. Мөн шинээр ашиглалтанд орох сургууль цэцэрлэгүүдийн барилгын ажилч 9-р сарын 1-нд амжихгүй. Харин 2014 онд багтааж ашиглалтанд орно гэсэн мэдээлэл өгч байна. Гэтэл хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 1 сар үлдээд байгаа юм а. Энэ жил боловсрал эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтын төсөв оройтож 5 дугаар сард батлагдсан. За 9 дугаар сарын 1-нд амжиж ашиглалтанд орох засваран дуусах сургууль цэцэрлэг ховор болсон гэж байна. Улсын сургуулийн барилгын хувьд улсын төсөв, сайдын багц, худалдаа авах ажиллагааны захиалга, гүйцэтгэх шалгаруулах тендер гэсэн шат дарааллаар явдаг. Одоо тендерийн шатанда ихэнх барилга засварын ажил явж байна. Тендерийн хүчинтэй хугацаа 30-аас 45 хоног үргэлжилнэ. Сургууль эхлэхэд ч мөн 30 гаруй хоног үлдээд байгаа юм. Сургууль цэцэрлэгүүдийн барилгуудын төсвийг хийхэд бас нэлээд удаа ашиглалаа л та. 5 сараас 6 сарын дундуур хүртэл сар гарангийн хугацаанд төсөв хийх гэж хугацаа алдснаас болоод тийм ээ. Тэгээд бас ингээд тухайн үеийн эр шүлжүүлж байгаа цаг хугацаанаас болоод ингээ ер нь бол газартаа нэлээд хугацаа алдаж одоогийн байдлаар ер нь нэг сургууль цэцэрлэгийн засварын ажил эхлэегүй байна. Өнгөрсөн 5 дугаар сараас эхлээд гарсан бас нэг өөрчлөлт гэвэл барилгын захиалгыг яамдууд өгч гүйцэтгэлийн хяналтан барилга хөгжлийн төв дээр төвлөрдөг болсон. Боловсрал эсвэл эрүүл мэндийн чигүүрэгтэй яам байшингийн чанар хянах ажлаас чөлөөлөгдсөн гэсэн үг ээ. Барилга хөгжлийн төвийн мэдээлэлээр боловсролын салбарт хөрөнгө оруулалтанд зогссон 25 объект байна гэж мэдээллээ. Тендер нь шалгараагүй 58, ажил гүйцэтгэж байгаа 130 сургууль цэцэрлэг улсын хэмжээнд байгаа юм байна. Боловсролын яамнаас 221 төсөл арга хэмжээ хүлээж авсан байгаа. За энэний бол 130 нь одоо онд амжаад хэрэгжиж байгаа, ажлын явагдаж байгаа барилгууд. 58 нь бол одоо гүйцэтгэгч нь шалгарах ёстой. 2014 оны төсвийн хувьд хөрөнгө оруулалтанд тусгахтай явж байгаа объектууд байгаа. За бусад объектууд нь бол хөрөнгө оруулалтанд зогсчиход байгаа. Ер нь ажил нь хийгдэж байгаа. Гэхдээ энэ жил бол тодорхой асуудал улмаас хөрөнгө оруулалтанд зогссон юмнууд байгаа. Ажлууд байгаа. Энэ зурган дээр Сонгон хайрхан дүүргийн 24-р хороонд баригдаж байгаа 640 хүүхдийн сургуулийн зураг харагдаж байна. Гүйцэтгэгч нь Entico компани барилга гүйцэтгэлийн алдаа ихтэй энэ сургуулийг хүлээж авахд хэцүү гэж мэргэжлийнхэн хэлж байгаа юм а. 2008 оноос хойш 6 жилийн хугацаанд ажиллаа дуусгаагүй одоо хөрөнгө оруулалтанд зогсож балгас болсон ийм сургуулиуд улс даяар цөөнгүй байна. Зарим компани тендерт ялсан ч ажлын гүйцэтгэл нь инхүү 6-7 жил хүлээгдэж байна. Харин зарим компаниуд тендерт шаардлага хангахгүй учраас барилга засварын ажил эхлэхгүй газруудаас байсаар байгаа юм. Баянгол дүүрэгт одоо зарлагдсан 3 цэцэрлэгийн ажил маань болохоор бүр дахин зарлагдаж байна л да, шаардлага хангасан материал ирээгүй гэж чинь ингээд дахин зарлагдаж байна. Тэгэхээр ер нь цаашдаа энэ тендерүүдэд одоо хэдтэн ингээд шаардлага хангахгүй материал ирэхийг бид нар бас мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Тэр чинь оролцож байгаа компаниудын материалаас шалтгаалж. Тэгэхээр ер нь яг хэр удаан хугацаагаар одоо энэ маань ингээд зарлагдах нь хизээ одоо ингээд яг гэрээ хийгдэж барилгын ажил эхлэх нь засварын ажил эхлэх нь бол тодорхойгүй байна. Төгсгөлд нь нийслэлийн хэмжээнд хүлээгдэж байгаа сургууль цэцэрлэгийн барилгын ажлуудын явцаас хүргэж байна. За сайн мэдээ гэвэл Дэлхийн банкны төслөөр баригдаж байгаа цэцэрлэгүүд хугацаанд буюу 9-р сарын 1-нд ашиглалтанд орно. Харин нийслэлийн төсвөөр барьж байгаа 3 сургууль 3 цэцэрлэгийн барилга угсралт 9-р сарын 1-ндээ биш ондоо багтааж дуусах төлөвтэй байгаа гэлээ. Баг сургуулиудын хувьд тендер зарлагдсан. Монгол 3-р сургуулийн барилгын ажил үргэлжилж байгаа. 11-р сургууль дөнгөж сонгон шалгаруулалтаа дуусаад байгаа гэлээ. Одоо үзүүлэх мэт юм бол хичээлийн бэлтгэлтэй холбоотой. Ирэх хичээлийн жилд Багданд боловсролын чанарт шинжилэл хийж байгаатай холбогдуулан багангийн сурах хүчгийг шинэ хөтөлбөрийн дагуу шинжилэн хэвлэж байгаа. Агуулгын гол өөрчлөлт нь мэдлэг суурилсан арга барилыг заагасаа илүү чадварт чиглэсэн хэлбэр рүү хандуулж байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Мөн сурах бичигт нийтлэг тохиолдог хэтэрхий албаны үгсээс татгалзаж энгийн ойлгомжтой хэл найруулгын алдаагүй байх тал дээр дэвшил гарна гэдгийг ч мөн тодтогч байсан юм а. Жил бүрд шинээр сургагчид хэвлэгдэж төдий хэрээр зардал урсаж байна гэсэн шүүмжлэл ирэх жилийн жилээс үгүй болно гэдгийг албаныхан хэлж байна. Учир нь сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт болоод 12 жилийн тогтолцоонд шилжснээс хойш сургагчид бүрэн шинжлэгдээгүй байсантай холбоотойгоор ирэх жилийн жилд сургагчид өөрчлөгдөнө. Ингэж шинжлэгдснээр сургагчид ойр ойрхон засварлагдахгүй хэлж байна. Шинэ сургагчид хүүхдийг уламжлалт сэтгэлгээнд баригдахгүй. Сурсан мэдснээ амьдралд бүрэн ашиглаж сурах тал дээр нь чиглүүлж өгөх тустай юм байна. Өмнөх одоо сургагчид дээр бол гол төлөв те одоо тэг инг гэсэн тийм зааварчилсан дүрмжсэн
ийм одоо утга агуулгатай сурагчид байсан. Энэ шинэ сурагчийн хувьд бол одоо бас хүүхдийн итгэх сонирхлыг татгүйз. За ер нь бол альва юм дээр бол ингэцгээ тэгцгээ гэсэн одоо тийм хүүхдийн итгэх сонирхлыг татсан ойлгомжтой сэдвтэй тодорхой сэдв томьёолууд нь бол ойлгохдгүйц. Мөн энэжлээс багш нарт зориулсан багшийн номыг хамтд нь хэвлэхээр болсон байна. Багшийн сурах хүчгийг гаргаснаар шин сургалтын хөтөлбөртөө нийцсэн залуу багш нарт гарын авлага болж чадахуйц сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж багш нар үзсэн байна. Хөтөлбөр маань шинжилэгдэн боловсруулагдахдаа агуулгыг аль болох оновчтой тэгээд сурагчдыг үйл ажиллагаагаар өгүүлээр дамжуул тодорхой бодит чадвар эзэмшүүлэхэд чиглэж зорж хөтөлбөрийн шинжилэн боловсруулагдсан учраас сурах бичигт маань агуулгын хувьд текст буюу бичвэрийн хэмжээ багасж сурагчдыг мэдлэг бүтээлгэх тодорхой үйл хийхэд дэмжсэн үйл ажиллагаагаар баяжигдан сурах бичиг маань өөрчлөлт шинжилгэд боловсруулагдсан байгаа. Сурагчдад зөв хүн болох дадлыг нээж өгөхийн тулд уншиж судлах номонд нь анхаарлаа хандуулахгүй бол зөв бичиг хэл найруулгын алдаатай төдийгүй ёс зүйн хувьд ч анхаарал татахаар үг хэллэгүүд өмнөх сурагчдуудад их байсан гэдгийг 60 орчим сургуулийн багш сурагчдаас авсан судалгааны дүн харуулжээ. Харин энэ удаад сурах хүчгийг зохиохдоо үндэсний хэмжээний томоохон 40 сургуулийн багангийн сургалтад хэрэглэн туршилт явуулсны үндсэн дээр холбогдох байгууллага мэргэжил арга зүйн зөвлөлийн редакторууд нийлж вакуум аргаар хянан тохиолдуулсан байна. Тиймээс дээр дурдсан алдаанууд гарахгүйг боловсролын хүрээлэнгийнхэн хэлж байна. Агуулга техникийн редакторууд маань бас нэлээд сайн ажилласан. Яг сурах хүчиг дээрээ тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу энэ сурах хүчгийн үг үсгийн алдаа болон хэл найруулгын алдааг бол хяндаг. Агуулгын хувьд бас алдаагийн хяндаг. За тийм болохоор бол нэлээд сайн засагцсан. Энэ хичээлийн жилд нийтдээ 1,619 мянган ширхэг багангийн сурагчид мөн 7,200 гаруй багшийн сурах хүчгийг анхлан гаргана. Сурах хүчгүүд 8 сарын 15-наас 20-ны хооронд бүрэн хэвлэгдэж дуусах юм. Сурах хүчгээ сургуулийн номын сангаар дамжуулан багангийн сурагчид 100%, харин дунд ахлах ангийнхан 40%-ийг нь авч хэрэглэх боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор сум бүрт хүн амын тооноос нь шалтгаалan 150 сая төгрөгөөс дээш хэмжээний хөнгөлөлтэй зээл олгож байна. Төсвийн хөрөнгөөр баригдах сургууль цэцэрлэгийн барилгын ажил зогсон байдалтай байна. Монголын медиа агентлаг энэ 7 хоногт Монгол бүх монгол түмний бахархал байж чадаж байна уу гэдэг сэдвийг цувралаар хөндлөнө. Шалгалтаар таксины тоололт стандарт гэдэг зүйл үйлчлэхгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Ардын явсгалын түүхийг өнөөгийн бидэнд өгүүлэх Гоожингийн өндөр хэмээх эртний барилга орон гэргүүчүүдийн оромж болж хэзээ мөдгөө нурахад ойрхон байна. 2 тэрбум гаруй төгрөг бүхий 90 бүтээлч ажлыг хайрхан сумынхан хийжээ. 1-р ангийн сурах бичгийн агуулгыг шинжилэн хэвлэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас газын зурвас яаралтай галзуурсах шаардлагыг хөргүүллээ. Сеул хөлийн ахмадыг шүүх бол өнөөдрүүллээ. Нидерландын шинжээчид онгоцны ослог болсон газарт ажиллаж чадахгүй байна. Владимир Путин тэнгисийн флотоо улам хүчрхжүүлэх хэмдэглээ. Таиландд их хэмжээний зааны соёо хураажээ. Япон мөнгөний автомат машингаа тоог нэмэгдүүлнэ. Монголын медиа агентлагийн 7 хоногт Монгол бүх гэсэн сэдвийг хөндөж байна. Ардын уран зохиолч Сүрэн Жав, зохиолч гишгт найруулагч Бунтар нарын бүтээсэн Гард Магна кинонд тулгуурлан бид эхний мэдээлэл бэлтгэлээ. Үндэсний бүхэд дурлалсан сонирхон хичээлсэн хөнгө залуусын хувьд энэ кино үндсэн гарын авлага сурах бичиг нь болдог бол бүхтэй хайртай монгол хүн бүрийн хувьд Гард Магна нь Монгол эр хүний ёсчуудаг, эрхэм зан чанарыг илэрхийлсэн гайхамшигтай бүтээлээ. Жирийн нэг уран сайхны кино гэхээс илүүтэй уламжлалт ухаан ёсчуудгийг харуулахыг зорьснороо онцлог болсон юм а. Бүхий задарлаа. Миний барилдах өнгөрлөө штэ очрах. Яалаа гэнэ? Бүхий чинь задарчих гээд байна. Тийм ээ. За их үү. Кино урлаг бол аливаа улс үндэстний соёлын өвийг хамгаалагч, тээгч, дамжуулагч болдог. Талын нүүдэлчдийн мянган жилээр тоологдох бүхий соёлыг илэрхийлсэн Гард Магна кинон Монгол бүхийн ёсчуудаг, Монгол эрчүүдийн алсыг харсан ухааны илэрхийлэл болдог. Чиний тэр өр зөөлөн инээ тэрэ гэдэг чинь чамтайгаа хамт үе дуусах байлгүй. Бүх хүнд чинь нэр төр зөөлөн сэтгэл гэж байдгийг. Зодог синждүүгүй юу? Ата хонзон, авцаа өвцөө өвөрдөж явах ч үгүй. Хүчтний өлгий
Үлзий торгон дэвжээгээ. Өс сонзонгийн чулуун дэвсгэж болгохгүй шүү. Бүхий ёсчуудаг гэдэг бол ариун нандин зүйл. Бүх хүн гэдэг бол зүлэг ногоон дэвжээгээ бузарлагч биш. Харин хайрлаж, хамгаалагч эзэн байх ёстойг энэ кино сануулжээ. За би энэ даваанд амбантын нэрийн өмнөөс гарч байсан жигэмдийг цовны хайрынбэр амлаж явъя. Энэ барилтаа юу болдог бол? Ямар ч гэсэн чивэг дээр харах юмтай, хараад ярих юмтай болох юм даа. Мажигч, нялагч болох бий. Энэ чинь хөөгдөд талисан харийн амбантны наадам биш. Монгол даяарын наадам. Гэмт танадармгүй юм болов. Бүхий сануулга гэдэг. Энд дахимаа өгдөггүй зүлэг ногоон дэвжээн дээр гарчгаад уурлаж бухимддаг, унчхаад хэрүүл уруул хийдэг байдал өнөөдөр ёс мэт болсон. Наадам гэдэг улсын цолонд хүрэх гэж улайрч байгаа хэн нэгэн авилгаж бүхийн эсвэл ямар нэг дарга мянгатанд зориулсан ёслол биш үлээ. Жилдээ ганц тохиох наадам нь уран мэх, хүч чадал, ахвалт самбааг сорж олныг баясгах учиртай төмний наадам юм аа. Аврахгүй. Би ер нь буруу юм хийчихв. Юу тэр вэ? Ампуга та хэрэг даваад юу буруу байхтай. Талайчраа наашра. Чи энэ овны карта. Эд чинь бүгдээр эд бөхөцөх гэж ирсэн болов. Сайхан байгаа байц. Олны итгэлийг алдаж болохгүй. Хүчит үхийн алдар цолыг дуудахад олныг баясуулагч хэмээн чимэг байнга дагалддаг. Үнэн хүчийг үзэж худал хуурмаггүй наадмыг төмөн олон бүтэн жил хүлээдэг. Ах үтгийн хувьд бол хадааг цаг болж. Зааду. Чи үнэхээр хүчээр гаргаж ухарч нэцэлгүй барилдсан шүү. Нутгийн чинь уулас наадамд хамт ирдэг юм шүү дээ. Бидэнд мартагдаад байгаа биднээс улам алсран холдоод байгаа Монгол өв соёлыг иргэн сануулгах гэж Монгол наадмаар Монгол кино байн гардаг баха. Гэхдээ бид энэ өв соёлоос юуг яаж авч үлдэхээ анхаарах цаг болсон мэтэ. Чиний зөв байж. Монгол. Охин дэвчээ. Ясус хэмаар. Гард магна кино бол Монгол хүчүүдийн хувьд гарын авлаг байх учиртай. Хүн унгаадаг, хайдаг болохоос өмнө ямар Монгол эр хүн болохоо ойлгож, ухаарж, Монгол ёсчуудгаа эрхэмлэх тухай энэ кинонд сургажээ. За юм чи хийчээ. Заан болоход ганцхан даваа үлдлээ. Маргааш Монголын мэдээ агентлаг бүхийн жудаг гэж юу вэ? Энэ уламжлалт ухааныг эртээр үеэс бүгчүүд хэрхэн авчирсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. Дараагийн мэдээ. Ардын хувьсгалын он жилүүдэд буюу 1924 он хүртэл Улаанбаатар хотыг нийслэл хүрээ гэж нэрлэдэг байсан. Тухайн үеийн нийслэл хүрээндээсэн хувьсгалын түүхийг бидэнд өгүүлэх түүхэн дурсгалд цөөхөн эдэн барилга байгууламжийг бол олноо Гоожингийн өндөр гэж нэрлэгддэг байсан дүнзэн байшин юм а. Тухайн үедээ сангийн яам, цэргийн яам байрлаж байсан энэ түүхэн дурсгалт байшин өнөөдөр хогийн цэг болж орон гэргүүн хүмүүсийн хоног төөрүүлдэг газар болон хувирч хизээ мүдгүн нурахад бэлэн болжээ. 1913 онд Богдхаант Монгол улсын ерөнхий сайд Сайн ноён хаан Намнан сүрэн энэ байшинг бариулж байсан түүхтэй байна. 1916 онд Намнан сүрэнг нас барсны дараа энэ байшинг сангийн амны мэдэлд шилжүүлэн авсан байна. Сангийн амны сургагч Козин гэх хүн энэ байшинд амьдардаг байсан учраас Гоожингийн өндөр гэж нэрлсэн түүхтэй байна. Гамингууд нийслэл хүрээ эзэлж 1920 онд Богдхааныг баривчлан 50 хоногийн турш Гоожингийн өндөрт хорж байсан түүхийг судлаачид өнөөдөр баримтаар баталдаг. Мөн хожим нь ардын хувьсгал ясны дараа цэргийн яам энд байрлан Жанжин Сүхбаатарын ажлын өрөөч энд байрлаж байсан. Энэ л байшингаас улс орны ирээдүйтэй холбоотой олон шийдвэр гарч байсан гэд хайрлаж хамгаалж хуучин хിവэрийн сэргээн засварлах барилга байгууламжийн нэг бол яг аргагүй Гоожингийн өндөр. Гэтэл өнөөдөр энэ их түүхт байшин эвдэрч зүүдэн түүхийн дурсгалт гэхээс илүү хогийн цэг хэмээн андуурхад хүрсэн байдалтай байна. Харин ойр хувийн оршин суугчид энэ байшингийн талаар ингэж ярьж байна. Орчин ийм муута гараад ирэхэд ингээд энд чинь ерөөсө гудамжны 9 шидийн хүн амтан байрлалцсан үнэр танар тэгэл 9 шидийн амтан хүнээс гадна муур энэ төр ингээл ингээд байнга явж байгаа юм чи. Орой үчийн цагаар ч гэсэн ер нь энэгээр ингээд явхад бол оршин суугчдаас хүндрэлтэй үлддэг шүү дээ. Энэ гол юу мөгөөр их цэвэрлэдэг. Тэгээ энийгүүд хог могтой байна гэх монтор шил ам болоо. Тэгээ энийг нэг буурах арга болмоор. Уг нь бол энэ чинь нэг түүхэн дурсгалтай байшин гэж яригддаг. Харин түүхэн дурсгалтай байшил гэсэн тэгээд доктор нь хүн амттай оноо хог мог дүүрээ тэгээд гал мал гараад тэгээд тийм юм болоод шүү дээ.
Гоод яг одоо энийг одоо тэгэл буулгаал өөрсдөө тэгэл энийг юу яасан л хэрэглэхгүй. Одоо хүүхдийн тоглоомын талбай хийдэг ч юм уу юу хийдэг ч тийм хийсэн л хэрэглэхгүй. Би тэгж л бодчих шүү дээ. Түүхэнд орсон бол одоо энийг түүхийг сэргээх юм бол одоо тэгээд гүй яг одоо улсын өрөө сэргээх л баг л та. Тиймээс энийг сэргээхэд их л хүнд болцсон байж. Гадны хотуудад түүхэн дурсгалт барилгуудаа сэргээн засварлаж хадгалж үлддэг. Энэ нь ч жуулчдын сонирхлыг татаж үзүүлэх харуулах газрын жагсаалтанд оруулдаг. Их ойрхны жишээг ивэл Ирхүү хотоос хэрхэн хотынхаа унган төрхийг хадгалж чадаж байгааг харж болно. Улс орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолыг тунхаглахын тулд тэмцэж явсан хувьсгалчдын түүхийн нэгэн хэсэг болсон энэ байшин одоо ойр хавийн иргэдийн дургуутслыг хүргэм хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөх үс зүгээр л нэг балгас болчиход байна. Эсвэл хөвчтөөс байнгын гомдлоо өгдөөс гадна тэгээд тэрний дагуу холбогдох дүүргийн хариуцсан дэд үтс тогтчлолтод хариуцсан эцэг дагаа орлогчд Батцогт гэж хүнлөө хорооны зүгээс албан тоотоо явуулаад иргэдийн санал хүсэлтэд дэше бол зөх газар нь уламжлаад мэрэгжлийн хяналтанд бас уламжлаад мэдээлэл өгсөн байна. Энэ түүхэнд урсгалт байшин бол уул нь яг ингээд сүндэрлээд байж байгаа яг бүр ингээд бод тутгаараа ингээд сүндэрлээ байгалгаад бүр сэргээн засварлаад байвал энэ бол Монголын түүхэнд холбогдлолтой хамгийн том объект байр учраас энийг бол цаашдаа албаа хаагчийнхаа болон иргэн хүнийхээ өөрийнхөө үзэл бодлоос бол сэргээн засварл бол зүгээр ахал гэсэн санал бодолтой байдیں۔ Баянзүрх дүүргийн удирдлагуудын зүгээс энэ байшин цаашид нураах уу эсвэл авч үлдэх үү гэдгээ шийдэхийн тулд өмчлөлийн хэлбэр нь ямар байдалтай байгаа мөн соёлын өвд бүртгэлтэй хэсэг талаар тодорхой мэдээлэл байхгүй учраас энэ талаар судалж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан юм а. Угаасаа нүүдэлчин соёл иргэншилтэй суурин амьдралын хэв маяг баг суралцсан манай улсад түүхэн дурсгалт байшин барилга тийм ч олон байдаггүй. Цөөн хэд байгаагаа сэргээн засварлаж хадгалж үлдэх нь өнөө бидний өмнөө хүлээсэн үүргийн нэг гэдэгтээ олон иргэд санал нийлж байсан юм а. Нийслэлийн мэрэгжлийн албан газар сая гаруй хамтаа нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээнд чухал үүрэг гүйцэтгэж байгаа такси үйлчилгээнд шалгалт хийжээ. Шалгалтаар таксины тоолрын нэгдсэн стандарт болон найдвартай байдал дутагдaltaй байна гэсэн дүгнэлт гарчээ. Жишээ нь хотын төвөөс буян тухайн нисэх онгоцны буудал ороход 12 км байдаг юм байна. Тэгэхээр иргэд хотын төвөөс нисэх хүртэл таксинд километрийн үнээс шалтгаална 12-оос 16 мянган төгрөг зарцуулах ёстой. Гэтэл онгоцны буудал орох таксины үнэ 20-с 25 мянган төгрөг байна. Энэ мэтчлэн иргэд таксинд илүү мөнгө төлдөг нь энгийн үзэгдэл болсон гэж мэрэгжлийн хяналтын байцаагч хэллээ. Таксины үйлчилгээнд тооллортой холбоотой гомдол иргэдээс ихэрдэг. Үнэхээр ч тооллорын баталгаажилт хангалтгүй байгаа нь нийслэлийн мэрэгжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар илэрчээ. Энэ тооллорын асуудал бол үнэхээр өнөөдрийг хүртэл бол шийдэгдэхгүй байгаа. Манайх бол удаа дараа нийслэлийн тээврийн газар, за стандарт хэмжил зүүн газар гэдэг юм уу, за тухайн тэр аж ахуйн нэгжүүд бол шаардлага тавиад байгаа. Иргэдийн энэ гомдол мэдээлэл одоо таслахгүй байгаа. Энэ бол үнэн. Олон тооллорын хувьд бол баталгаажилт байхгүй. Өнөөдөр Монгол улсад мөрдөгдөх стандартын дагуу одоо яг бэлтгэгдсэн тэр тооллорууд орж ирэхгүй байна л гэдэг ийм шалтгаан тавиад байгаа шүү дээ. Энэ бол цэвэр нэг аж ахуйн нэгж байгууллага яг энэ салбарыг хариуцж байгаа нийслэлийн тээврийн газрын нөхдүүдийн л гаргаж тавь шийдэх ёстой асуудал шүү дээ. Нийслэл хотод такси үйлчилгээний 15 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрийн 600 гаруй такси өдөр бүр нийслэлийн иргэдэд үйлчилж байгаа юм байна. Хамгийн гол нь таксины тооллор нэгдсэн стандарт нормын дагуу байх ёстой. Таксины тооллор үйлчилгээний чанарыг нийслэлийн тээврийн газрын 20 орчим байцаагч нар тогтмол хийж явах ёстой юм байна. Харин энэ төрлийн бодит шалгалт дутагдж байгааг мэрэгжлийн хяналтын байцаагч нар хэлж байна. Нөгөө талаар таксины хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд баталгаагүй таксигаар үйлчлүүлж байгааг хэлж байна. Сая гаруй хүн амтаа нийслэл хотод 10 гаруй мянган такси үйлчлэгэнд явах ёстой гэлээ. Харин Улаанбаатарт өнөөдөр аль биесны 700-аас 800 такси өдөр бүр үйлчлэгэнд явж байгаа юм байна. Хөтөлбөр орон нутгаас бэлтгэсэн багц мэдээ сурвалжлагаар үргэлжилж байна. Мал сүргийнхаа тоогоор Өвөр хангай аймагта 1-р, Мянгад малчтынхаа тоогоор 2-р дурдаг. Баян өндөр сумын 90 жилийн энэ өдрүүдэд тохиож байна. Энэ сумынхаа ойгоороо баярлаж наадахаас илүү сум орныхоо иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эрэгтэй ажилтай, орлоготой болгоход төлхөө анхаарч ажиллажээ. 1924 онд байгуулагдсан Баян өндөр сум гэрэл цахилгаан зам харгуй зэрэг дид бүтцийн боломжоор бусад сумдтай харьцуулахад давуу талтай. Сумын төвд сурагчдын 2 дотор байртай болсон
Ерөнхий боловсролын сургуулийнхаа дэргэд Монгол ёс заншлыг хойч үедээ өглөөлөхөд чухал ач холбогдолтой уламжлалын гэрийг байгуулсан гэд сумын шинэлэг бүтээлч ажлуудад наадамчид ам сайтай байна. Тэд баяр наадмын сэтгэлээсээ ийхүү хуваалцлаа. За манай нутаг одоо бус нутагтай харьцуулахад ер нь одоо их хөдөлмөрс бүтээлч одоо нутаг орноо хөгжүүлэхийн төлөө одоо маш их мэрэ зүтгэж ажиллаж байгаа. А манай сум бол одоо ер нь ойрын жилүүд маш өргөжинд хийж байгаа. Тэгэхээр хөдөлмөрс бүтээлч байна. Манай ээж яг энэ төрсөн Баян-Өндөр сумын Алтан овоо гэдэг газар мэдлсэн юм ингээд ээжийнхээ энэ Баян-Өндөр сумдаа бол би бас хүүхэд байхдаа хэрдэг байсан. Ер нь сум орон нутгийн атуугаар нэг багц хэсэгтэл төрдөгдөө. Нутагтаа 30 жилийн дараа ирлээ. Манай нутаг орон их сайхан хөгжижээ. Тэгээд ерөөсөн хүн ам их болж залуучуудад их болсон байна. 90 жилийн баяраараа Баян-Өндөр сумынхан сайхан надлаа. Учир нь их нас шүтлэн хязаалан дааг буюу 4 насныхаа төрөг энэ сумын уяачид өөрсдөө авсан юм а. Тэгээ нийт одоо хязаалан болтлоо 13 хурлаа. Тэгээд одоо 11 төрүүлж байна те. Тэгээ үнэхээр хурдан бүлгийн. Тэгээ одоо өнөөдөр тухамдаан зүйсэн бүх медаль нь бол одоо алт байна. Одоо эзэн хүн унсан хүүхэд уйсан эзнээ бол үнэхээр их баярлуулж байна. Морд хурдан байлаа. Бүдлээнгүй сайхан уралдаж уралдаан одоо өндөрлөө. Хангаа говь хээр тал хосолсон Баян-Өндөр сумынхан 90 жилийн ойгоо өгтөж гудамж талбайн гэрэлтүүлэг мөн наадмын болон хүндэтгэлийн талбайгаа шинжилэн сайжруулж 4 худаг гаргасан байна. Үүнээс гадна авто замыг тэмдэглэжүүлж айл өрхөд хашаагаа хаягжуулжээ. 90 жилийн ойн баяр наадмын зохион байгуулалт болон бүтээн байгуулалтын ажилд нутгийн уугуул сургуулийн иргэд 300 орчим сая төгрөгийн хандив өргөсөн байна. За сумынхаа 90 жилийн ойг өгтөж Улаанбаатар хотын нутгийн зөвлөл маань сумын 90 жилийнхаа одоо түүхэн номыг бүтээж олон түмнийхээ гар дээр өргөн барьлаа. За мөн сумынхаа одоо анхны баримтат киног одоо мөн бас бүтээлээ. Манай аав бас энд эмч байсан болохоор тэр эмнэлгээр нь орж үзсэн бас жоохон дутуу юм байдгийн байлаа. Тэнд нь би бас тодорхой хэмжээний хандив өгнө гэж дотроо бодож байгаа. Ажилгүйдлийн төвшин багтаа тус сумынхан өөрх бүр үйлдвэрлэгч болох зорилтыг тавьжээ. Энэ онд Баян-Өндөр сумын 50 гаруй иргэн сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж гахаа дахиад яаж явах вэ? Үнэний ферм, оёлын цех зэрэг жижиг дунд үйлдвэрлэлээ амжилттай эхлүүлжээ. Цаашид үүнээс гадна олон ажил хийх төлөвлөгөө гаргаад байгаа юм байна. Манай сумын хувьд бол бас нэлээд үзэсгэлэнт байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг. За үүнгээр холбогдуулан бас аялал жуулчлал бас хөгжүүлэх боломжтой. Жишээ нь навчтын харьшаан, халуун усны харьшаан гэх мэт юм одоо элэг доторцсан ийм харьшаанууд байдаг. Энийг түшиглэж бас амралтын газар тийм ээ, эмчилгээний сурилгааны газар бас байгуулах юм боломжтой бас цааш бид хүн төлөвлөж байгаа. 4100 гаруй хүн амтай 300 орчим мянган малтай энэ сумынхан малынхаа үйлдвэр угсааг сайжруулахад анхаарч сум хөгжүүлэх сангийн 30 сая төгрөгөөр Баянгол үйлдвэрийн хуцхан худалдан авчээ. Цаашид за эрчимдсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ жил Архангай аймгийн 5 сумын 90 жилийн ой тохиож байна. Үүний нэг бол Архангай аймгийн Хайрхан сумын үсгэн байгуулагдсны 90 жилийн ой хүрээнд 50 гаруй жилийн хугацаанд хийх бүтээн байгуулалтыг ганцхан жилийн дотор хийж гүйцэтгэлээ гэдгийг онцолж байлаа. Анх 1923 онд энэ сумыг Монгол улсын засаг захиргааны шинэ нэгж болгон зарлаж байсан. Харин 1931 онд Монгол улсын баг хурлын тогтоолоор 13 аймаг 300 гаруй сумын нэр нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоох үеэр Хайрхан сум гэж нэрлэх болжээ. Архангай аймгийн Хайрхан сумын ард иргэд сум байгуулагдсны 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Түүхэн энэ баярыг тохиолдуулан хайрханчууд 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн сумын эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөгжлөөрөө бусад сумдаас тэргүүлэх хэмжээнд хүргэх гол хөшөөрөг болж чадлаа гэж үзлээ. Сум анх байгуулагдсан цагаас хойш 1 жилийн дотор хамгийн их бүтээн байгуулалт өрнсөн жил боллоо гэж мөн тэмдэглэж байгаамаа. За Хайрхан сум бол 90 жилийн хугацаанд их олон давааг өгөөд авсан. Энэ чинь одоо Монголын тэжээлийн аж ахуй, том тэжээлийн аж ахуй байж нэг хэсэг явлаа. 90 сайн сум нэгдэл байж явлаа. За тэрний өмнө бол одоо их олон хувилгаантай хотогттой энэ Монголд одоо тий шашныг их нэвтрүүлсэн гэж нэг хэсэг одоо их шүүмжлэгдэж явлаа. Ер нь одоо бол Хайрхан сумын эдийн засаг сэргэж байгаа. Ер нь сүүлийн хэдэн жилд бол хүслээ сэргэж байгаа. Сүүлийн 1 жилд бол ялангуяа ер нь танигдахгүй болтлоо өршөлдөж байна.
Урлаг соёл спортын бүхий л төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой Цэнгэлд хүрээлэнг ойн баярын хүрээнд шинээр байгуулсан байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн харьяанд байдаг ч ашиглагддаггүй байсан барилгуудыг үйлдвэр аж ахуй болгосон, сумын соёл спортын барилгуудыг бүрэн засварласан гээд 90 жилийн ан хүрээнд хийж бүтээсэн 90 бүтээч ажил донд нийтээрээ нэгдэж зохицлоосон олон ажил байгааг хэлж байна. Нэг жилийн дотор одоо сумын төвөө бас өөрчилж, сумынхаа төвөнд одоо олон бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Энэ бол үнэхээр одоо хүн бүтээ гэсэн сэтгэл зорилго байвал аливаа юм хийж болдгийн тод томрон жишээ болж хамаа. Тэгээд энэ жишээгээр улс орн маань хөгжөөс одоо олон сум, олон одоо аймаг бас энэ жишгийн дагуу одоо хөгжиж одоо тийм ээ иргэдийнхэн одоо амьдрах тэр таатай орчныг бүрдүүлээсэй гэж бодож байна. Тэгээд хайрхан сум маань өнөөдөр ямар ч ирэмжлэх хой босгон дээр төлөвлөсөн тогтчлолт одоо асуудлуудаа шийдэж чадлаа. Арганга аймгийн хайрхан сум нь эртний хүн төрөлхтний үлгийн нутаг гэж үздэг. 10 жилийн өмнөөс Монгол Францын хамтарсан экспедиц хүннүү гүрний үүсэл хөгжлийн төв юм гэсэн дүгнэлт гаргаж байсан байна. Энэ мэтээр түүхийн дурсгалт зүйлээр нэм баялаг нутаг гэдгийг иргэд хэлж байлаа. Мөн газар зүйн байршлын давуу талаа ашиглах боломж их вэ гэдгийг онцлсан юм а. За манай хайрхан сум маань ерөнхийдөө газар зүйн байршлын хувьд бас харьцангуй дэд үтсээр хөгжсөн. Бүсгэл аймаг руу Улаанбаатар хотоос явсан төв замд арай өнгөрдөг. За мөн баруун 5 аймагаас Эрдэнэт тархан хотод руу явсан төв замд арай өнгөрдөг. Ийм одоо зам харгаа өгдсөн ийм газар. Манай хайрхан сум бол бас Аранга аймгийнхаа нийт сумдуудын дотор 2 дугаарт нь одоо жагсаж яваа. За мөн одоо бас өхрийн тоогоороо аймаг тоогоор аймагт адууныхаа тоогоор аймагтаа бас ингэж одоо хошоо тэргүүлж явдаг. Энэ жилийн хувьд бас одоо хайрхны айрыг, сайхны айрыг гэдэг манай хайрханчууд айргаа сайхан хийн, цагаадыг сайхан хийн. Хайрхан сумын 90 жилийн баяр наадам 7 сарын 25-наас 27-ны өдрүүдэд болж үндэсний бүхий барилдаанд улсын өсөг өдөр начин бүрв давг төрүүлж аймгийн начин Амгаланбаатар үзүүрлээ. Мөн 6 насны хурдан морины уралдаан, сурын харваа, Монгол дээл фраад, агаарын хөлөг, шүхрийн үзүүлбэр гэх зэрэгээр соёл спортын олон арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Өвөрхангай аймгийн Баян өндөр сум өөрийн гэсэн хүндэтгэлийн хаалгатай болсон байна. Нутгийн угуул иргэд хамтран тус сумыг зорин ирэх иргэдэг угтан хаалгыг байгуулж 90 жилийн огороо сумандаа хүлээлт өглөө. Баян өндөр сумынхан энэ хөтлийг аянчдын зорчдог байсан торгоны замтай зүйрлэн хэлж байна. Замын бартаасаад багтаа учраас олон зуун жилийн өмнөөс шар нохоотын хөтлөөр аянчид ачаа бараа тээж иржээ. Өнөөдөр ч энэ хөтлөөр дамжин өнгөрөх хүмүүсийн цуваа тасардаггүй. Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын уугуул Нерон Соник компани ерөнхий захирал Инх Шатар буян тухай дахь хөлийн мэргэжлийн ялтын албаны дэд дарга Гамбат нарын 6 иргэн энэхүү хүндэтгэлийн хаалгыг бүтээсэн байна. Нутгийнхаа 90 жилийн ой зориулаад энэ сайхан босгомжийг босголоо бид. Тэгээд орсон бүхний буян хорж нүгээр дайраад өнгөрсөн болгоны алтан шар зам үлдээтэй холтгой. Монголын одоо авто тээврийн байгууллагын баруун одоо Алтай ховд Баян үлгийн увсад одоо очдог бүх тээврийн зам энд байсан. Сүүлд энэ хойд Эрдэнэ сантаас хойгоор явдаг замтай болсон. Одоо тээвэрчид бол бүгд энэ замыг мэднэ. Баян өндөр сумын зүүн хилэн шар нохоотын хөтөл юм байна. Хүндэтгэлийн хаалгыг байгуулахаас өмнө тус сумыг зорин ирэх иргэд Баян өндөр суманд ирснээр мэдгэд бэрх байдаг байсан. Тэгвэл ийхүү хүндэтгэлийн хаалгатай болсноор энэ асуудлыг шийдлээ гэж нутгийн борлоод хэлж байна. Орох боцохын ерөөлөөр ирж байгаа явж байгаа бүхнийг ерөөлөөгөр мялаасан ийм сайхан зүйлийг нутаг орны сайн сэтгэлд хүүхдүүд босгож бүтээсэн байна. Энэ сүрлэг сайхан болсон байна. Энэ хүндэтгэлийн хаалганд Баян өндөр сумын газар зүйн байршлыг харуулсан мөн сумын уугуул ардын боловсролын тэргүүний ажилдаа мянган бууган шүлэг, урлагийн гавьяа зүтгэлтэн Эрдэнэ чулууны аялгаутай төгөлдөр нутаг дууны шүлгийг сэрүүлсэн байна. Үүнээс гадна Баян өндөр сумыг зорин ирэх иргэдийг сууж амархад зориулан санал ширээг байршуулжээ. Японд 2011 онд болсон цунамигийн гамшигын үеэр тусалсан Фукушима хотын атомын цахилгаан станцад осол гарч цөмийн хорт бодис алдагдсан. Тиймээс тус хотын хүмүүс чөлөөтэй тоглож наадах газраар хомсолсон байна. Энэ тухай тус хотын нэгэн төрийн бүс байгууллагаас манай улсад хандан мэдээлснээр Фукушима хотын 11 хүнхэд зуны амралтаа эрүүл аюулгүй орчинд өнгөрүүлэхээр манай оронд хүрэлцэн ирлээ.
Фукушимагийн нар төрийн бус байгууллага нь тус хотын хүүхэд багчуудын эрхийг хамгаалж тэдэнд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг байгууллага юм байна. Тус хотод болсон байгалийн гамшигын улмаас цөмийн хорт бодис алдагдсанаас болж хүүхдүүд тоглож наадах эрүүл аюулгүй орчин хомс болсныг тус төрийн бус байгууллагын хэлж байна. Тиймээс хүүхдүүдийг манай улсын онгон зэрлэг байгальд амраах аяллыг санаачилсан байна. Фукушима хотод алдагдсан цөмийн хорт бодисын үр нөлөө бага хэмжээгээр байсаар байгаа. Манай хотод Монголд байдаг шиг онгон зэрлэг байгал, эрүүл орчин хомс. Тиймээс Монголд хүүхдүүдийг амраахаар авчирч байгаамаа. Энэ аяллаа хүрээнд Япон хүүхдүүд олон монгол найзтай болох байхаа. Би Монголд анх удаа ирж байна. Монголд ирээд морин дээр мордож үзхийг л хүсэж байна. Би Монголын талаар сайн мэдэхгүй. Уудам газар нутагтай л гэж сонссон. Онгоцны цонхоор харахад үнэхээр маш уудам газар нутагтай нь харагдаж байсан. Манай Японд од харагддаггүй. Би Монголд маш олон од харахыг хүсэж байна. Японд сумаа бүх гэж байдагтай адил Монголд үндэсний бүхэн спорт байдаг гэсэн энэ талаараа манай хоёр улс адилхан юм шиг санагдаж байна. Фукушима хотын хүүхдүүд манай улсад байх хугацаанд манай орны хэд хэдэн аймгаар аялж онгон зэрлэг байгальтай танилцах юм байна. Мөн хоёр орны хүүхдүүдийг танилцуулж, найзалж нөхөрлөх боломжийг олгоход энэ аяллаа бас нэг зорилго оршиж байгааг зохион байгуулагчид нь хэлж байна. Энэ жил манай хоёр орны найрамдал харилцааны 42 жилийн ой тохиож байгаамаа. Манай улсын өсчин гол засалчдын ур чадвар жилээс жилд улам сайжирч, олон улсын чанартай уралдаан тэмцээнд тогтмол амжилт гаргах болсон. Харин мэрэгжлийн өсчдөд тулгардаг нэг хүндрэлтэй асуудал бол тусгай зориултын бүтээгдэхүүн олдоцмуутай, эсвэл олдсон ч хэд өндөр үнэтэй байдаг явдал юм а. Тэгвэл өнөөдөр олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн ус арчилгааны Schwarzkopf брендийг их орондоо яг үйлдвэрийнх нь үнээр худалдаа авах боломж бүрдлээ. Аз Европын олон оронд болдог өсчин гол засалчдын тэмцээнд сүүлийн 20-од жил манай өсчид оролцож чамлахааргүй амжилт гаргасан. Өнөөдөр Монголд орж ирж байгаа Schwarzkopf брендийн бүтээгдэхүүн нь зөвхөн мэрэгжлийн өсчдөд зориулагдсан гэдгээрээ онцлог юм байна. Одоо тэмцээн уралдаанд оролцдог өсчингүүдэд одоо энэ Schwarzkopf-ын бүтээгдэхүүнүүд маш их хэрэгтэй байдаг. Маш их хэрэгцээтэй байдаг. Тэгээ тэрийг одоо энэ Монголоос авч хэрэглэхээр олддоггүй ховор байлаа. Одоо сая 2014 оны дэлхийн аварга тэмцээнд оролцоход хүртэл бид энэ Schwarzkopf-ын одоо ОСС-ийн бүтээгдэхүүнүүдээс бид маш их хэрэглэх шаардлагатай байдаг тий. Одоо тэрийг жишээ нь одоо бид нар чинь тэр Германд болсон дэлхийн аварга тэмцээн тэндээсээ очиж хайж яаж нэг юм болж авч тэрийг хэрэгжилж ийсэн. Аз хүмүүсийн ус өөр ингэсэн онцлогтой. Жишээ нь цайвар өнгийн будалд хийхэд улаан хүрэн ягаан өнгийн туяа орчход байдаг. Харин Schwarzkopf бол мэрэгжлийн өсчдөд зориулсан учраас тэдний хүссэн үр дүнг нь тэр дор нөхч чаддаг. Өнөөдөр бид Schwarzkopf-ын бүхий л давуу талыг таниулах зорилгоор мэрэгжлийн мастер өсчдөд зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Сонин содон загвар өвөрмөц хэм маягийг гаргахын тулд тусгай зориулалтын чанартай бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болдог. Энэ бүтээгдэхүүнээ цагаатлгүй бас яг өөрийнх нь үндсэн үнээр худалдаа авах боломж нээдлэг гэдгийг ч мөн тэд хэлж байсан юм а. Дешевле процентов от массы. Сколько 5%? Өнөөдөр их орон дөрөв сүүл явдлын мэдээлэлс танилцууллаа. Үргэлжлүүл олон улсад өрнөж байгаа сүүлийн мэдээлэлд анхаарлаа хандуулна. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл өнөөдөр өглөө Газын зурвасын асуудлаар шуурхай хуралдаан зарлаж, Газын зурваст Хамас Израилийн хооронд өрнөж байгаа зэвсэг тулааны галыг нэн даруй ямар нэг нөхцөлгүйгээр зогсоохыг шаардсан байна. Өөрөөр хэлбэл Газын зурваст хүмүүлийн тусламжийг ямар ч саадгүй оруулахын тулд урьдчилсан нөхцөл тавилгүйгээр галаа зогсоох гэсэн шаардлагыг аюулгүй зөвлөлөөс гаргалаа. Гэхдээ зөрчилдөгч хоёр талд гал зогсоох саналыг хэд хэдэн удаа гаргасан боловч Израилийн тал Хамасын зэвсгийн нөөцийг устдаг бол гал зогсоох гэрээнд хүрэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм а. Мөн Ийд баярын үеэр болон баярын дараа хүмүүлийн зорилгоор гал зогсоох саналыг хүлээн авч хэрэгжүүлэхийг аюулгүй зөвлөл Израилийн засгийн газар болон Хамас бүлэглэлд уриалсан байна. Олон улсын хамтын нийгэмлэг болон нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын Газын зурваст их тайван тогтоохын төлөөх санаачлага уриалгыг аюулгүй зөвлөл хүчтэй дэмжиж байгаагаа хуралдааны үеэр илэрхийллээ. Аюулгүй зөвлөл Газын зурваст зэвсэг тэмцлийн улмаас олон 10 энгийн иргэн амнасаа алдаж, гэмтэж шархтаж байгаад маш их санаа зовниж байна. Олон улсын хууль дүрм тэр дундаа энгийн иргэдийг хамгаалах заалтыг бүрэн хүндэтгэж, энгийн иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалахыг аюулгүй зөвлөл зөрчилдөгч талуудаас шаардаж байна.
Хэдийгээр зөрчилдөгч хоёр тал хоёулаа гал зогсоох саналыг хэд хэдэн удаа гаргасан боловч Газын зурус тулдааны гал намжих төлөвгүй байгааг ажиглагчид тэмдэглэсээр байна. Сүүлийн 20 гаруй хоног үргэлжилж байгаа зэвсэг тэмцлийн улмаас Палестины 1060 иргэн амьдсан алдан, Израилийн 43 цэрэг, 2 энгийн иргэн, мөн Израильд ажиллаж байсан Таиландын 1 иргэн Пуужингийн цохилтонд өртөж амьдсан алджээ. Энэхүү олон улсын хамтын нийгэмлэгт Газын зурагт гал зогсоох асуудлыг хэлэлцэж зөрчилдөгч талуудыг эв зүгөө олохтон зуучлах хүчин чармаалт нэмэгдэж байгаа хэдий ч Израиль Хамасын хооронд асуудлыг эв зүгээр шийдэх төлөв одоогор харагдахгүй байгааг ажиглагчид онцолж байна. Өчигдрэл гэхэд Палестины зэвсэгт Хамас бүлэглэл хүмүүнлэгийн тусламж оруулахын тулд хэрэгжүүлсэн гал зогсоох саналыг сунгахгүй гэдгээ мэдэгдсэний дараа Израилийн арим Газын зурус дахь цэргийн ажиллагаагаа эрчимжүүлжээ. Израиль Хамас хоёр өнгөрсөн Бямбарагт Газын зурус 12 цагийн хугацаанд гал зогсоосон. Үүний дараа Израиль эрх баригчид гал зогсоох хугацааг 24 цаг болгож сунгах санал гаргасан. Гэвч Израилийн засгийн газар Хамас бүлэглэл цэргийнхэн рүү Пуужин харавлаа гэж буруудаснаар Газын зурус өчигдөр тулдааны гал дахин асжээ. Израиль ерөнхийдөө Газын зурусыг зэвсэггүй болгох нь гал зогсоох хамгийн сүүлчийн найдвар гэж мэдэгдэж байна. Хэрвээ Хамас бүлэглэл зэвсгийн нөөц улам нэмэгдүүлээд байвал Израиль дахиад Пуужингийн довтлохын дуртаг аюултай тулгарх юм гэж Израилийн ерөнхий сайд тайлбар хийжээ. Америк нэгдсэн улс Украины газар нутагт их бүү Пуужин гар гал нийлээ гэж Оросыг буруутгасны хариуд Орос улбаны улсын гадаад харилцааны сайд Сергей Лавров Украины хэлд олон улсын шинжээчдийг оруулах санал тавилаа. Өчигдөр Сергей Лавров Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керритэй Украины хямралын талаар утсаар ярилцжээ. Энэ үеэр Джон Керри Украин руу хийж байгаа зэвсгийн худалдааг зогсоох, Украины газар нутагт Пуужин их буугаар гал нээхгүй байхыг Орос улбаны улсаас хүсгийн зэрэгцээ хямралыг намжихад хөл нэмрээ оруулахыг Москвад уриалсан байна. Оросын хувьд Украины хэлд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын шинжээчдийг оруулах хүсэлтэй байгаа юм. Түүнчлэн Сергей Лавров Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын шинжээчдийн үйл ажиллагаанд Америк нэгдсэн улс саад учруулах ёсгүй гэдгийг анхааруулсан. Москвагийн зүгээс Украины армийнхан Оросын газар нутагт их буугаар гал дээсэн гэж буруутгаж байгаа юм а. Тухайлбал Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллээр хоёр улсын хэлд зэвсэг тэмцлийн улмаас тосгон суурин сүйдэж байгаа талаар мэдэгджээ. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Североморскийн цэргийн баазд болсон Тэнгисийн цэргийн өдрийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ хар тэнгисдэг Оросын цэргийн флотыг өргөжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Оросын холбооны улс байлдааны 11 шинэ онгоц худалдаж авсан. Бидний нэн тэргүүний зорилт бол хар тэнгисийн флотын байлдааны хүчин чадлыг нэмэгдүүлэх явдал юм. Оросын холбооны улс байлдааны онгоцны хүчин чадлыг шинжилж хамгийн орчин үеийн цэргийн дэд бүтцийг байгуулах болно. Оросын улбаны улс хар тэнгисийн цэргийн флот байрладаг Кримийн хойгийг нэгтгэж авснаас хойш Украины зүүн бүс нутагт байдал хурцдаж, улмаар Америк нэгдсэн улс, Европын холбоо, Оросын улбаны улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахд хүргэсэн юм а. Оросын улбаны улс Украины зүүн бүс нутгийн салан тусгаарлагчдын дэмжлэгийг авснаас хойш Европ болон Америк нэгдсэн улс Владимир Путиний байр суурийг өөрчлөх арга зам эрэлхийлсэн хэвээрээ байна. Гэхдээ Украины зүүн бүсэд Малайзийн онгоцыг сүнээс үйл явдал Владимир Путин байр сууриа өөрчлөхөд нөлөөлж магадгүйг ажиглагчид үгүйсэхгүй байгаа юм. Дэлхийн мэдээ үргэлжилж байна. Украины зүүн бүс нутагт зэвсэг тэмцэл нэмэгдснээс болж шинжилгээ судалгаа хийх олон улсын багийг Ослын газарт нэвтрэхийг түр хугацаагаар хойшлуулад байна. Нидерланд, Австралийн цэргийн шинжээчид Ослын газарт баримт нотлохоо олуулсан цогцыг олох тусгай даалгавар гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ч ийхүү тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Нидерландын эрх баригчид шинжээчтэй аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас нөхцөл байдлыг сайтар ажиглаж судалсны үндсэн дээр Ослын газарт шинжээчдийг илгээх болно гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа юм а. Дээрх үйл явдалтай холбогдол Нидерландын засгийн газар Малайзийн иргэний агаарын тээврийн онгоц цусалдсан бүсийг хамгаалахад цэргийн интервенц хийж магадгүй гэсэн мэдээлэл гараад байсан. Гэхдээ Нидерландын засгийн газар Украины зүүн бүсэд олон улсын цэргийн интервенц хийх нь хэтэрхий аюултай, тиймээс цэрэг оруулах сонголт хийхгүй гэдгийг тус улсын ерхий сайд Марк Рюте мэдгдлээ. Украины зүүн бүс салан тусгаарлагчдын хяналтанд байгаа. Тэдний мэдэлд Оросын хэлд ойрхон зэвсгэлсэн олон дайчид байна. Хэрвээ ийм бүс нутагт олон улсын тусгай ажиллагааны зарчмаар цэрэг оруулах юм бол салан тусгаарлагчдыг өдөөн хатгаж бүс нутгийг докторгүйжүүлэх аюултай.
Хэдийгээр онгоц осолдоод 10 хонож байгаа ч ослын газарт бүрэн шинжилгээ хийгдэж эхлэх байгаа нь хохирогчдын ар гэрийнхний дургуутслыг төрүүлж байна. Мөн Австрали, Нидерландын задлан шинжээчид хизээ ослын газарт ажиллаж эхлэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа юм а. Ослын газраас олдсон цогцыг Нидерландын Хилверсиум хотод хүргэж 200 гаруй задлан шинжээч мэргэжилтнүүд цогцыг таниулахаар анжилж байна. Олон улсын цэргийн шинжээчид Украины зүүн бүсэд нэвтрэх оролдлого бүтлгүүцсэн үеэр Малайзийн засгийн газар онгоц цэцэлсэн бүсийн аюулгүй байдлыг хангахын тулд гал зогсох талаар Украины эрх хөрөгчид болон босгогчтой хэлэлцээ хийж байгаа юм байна. Талуудын хооронд ослын газарт 35 км-ийн радиус дотор гал зогсох асуудал яригдж байгааг Малайзийн мөрдөн шалгах багийн ахлагч мэдээлжээ. Өөрөөр хэлбэл онгоц унах үед цогцос 35 км-ийн радиус дотор тарж унсан гэдэг дүгнэлтийг шинжээчдийн зүгээс өгсөн байна. Онгоцны эсийг хилтерхий ослын голомтоос хол зайтай тарж унсан байгаа шинжээчдийн ажилд баггүй хүндрэл учруулж байгаа юм а. Одоогоор Малайз, Оросын шинжээчид Австрали, Нидерландын цэргийн шинжээчдийн багийг хүлээсэн байдалтай хэлэлцэгч талууд ослын газарт ажиллах шинжээчдийн аюулгүй байдлыг хангах тохиролцоонд хараахан хүрээг байгаа юм а. Олон улсын шинжээчдийн хувьд ослын газарт баримт нотлохыг устгавал Малайз иргэний агаарын Боинг онгоцны ослын шалтгааныг үнэн боддоор гаргахад хүндрэлтэй болно. Тиймээс Боинг онгоц осолцсон газар бүрэн хамгаалтанд байгаа. Ослын шалтгааныг тодруулах олон улсын шинжээчдийн бүрэлдэхүүнд бүх баримт нотлохоо онгоцны эсийг зэмийг хүлээлгэж өгнө гэдгээ Донецкийн бүгд найрамдах улсын ерөнхий прокурор мэдгдсэн юм а. Өмнөд Солонгосын далайн эрэгт живсэн Сеул онгоцны ослоос амьд үлдсэн сурагчид Хөлгийн Ахмад болон түүний багийнхны шүүх хуралд мэдүүлэг өгөхөөр өнөөдөр Сувон дүүргийн шүүхэд очсон байна. Нийт 23 сурагч Сеул онгоцны ослын талаар мэдүүлэг өгөх юм байна. Сурагчид сэжигтнүүд болон тэдний өмгөөлөгч нартай шууд харилцахаас татгалзсан учраас тэднээс дүрс бичлэгээр мэдүүлэг авахар шүүхээс шийдвэрлсэн байна. Сеул хөлөг онгоц энэ оны 4-р сарын 16-ны өдөр осолдож 294 хүн амьсаа алдсан. Сеул хөлгийн Ахмад болон түүний багийн гишүүдийг хүн амны аюултай нөхцөлд онгоцыг орхиж явсан мөн зорчигчдын аюулгүй байдалд хайн ганцсан зэрэг үндслээр шүүж байна. Хэрвээ тэдний гин буруутай нотлогдвол цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ял оноохоор төлөвлөжээ. Таиландын Гали ажилтнууд Бангкокийн олон улсын нисэх онгоцны буудалд 383 мянган Америк долларын өртөг бүхий зааны соёог хууль бусаар хил давуулах гэж байхад нь илрүүлэн хураажээ. 18 зааны бүтэн соёо 586 ширхэг зааны ясаар урлсан бүтээгдэхүүнийг Таиландын хилээр хууль бусаар оруулсан нэрэгт 2 хүнийг сэжигтнээр баривчилжээ. 2 сэжигтний нэг нь Вьетнамын паспорттой байсан бол нөгөө нь Хятадын паспорттой байсан байна. Тэд Кот д'Ивуараас зааны соёог онгоцоор тээвэрлэж Этиопид буусан бөгөөд тэндээсээ Бангкок чиглэлийн нислэгээр ирсэн байна. Таиланд нь зааны соёог хууль бусаар хил давуулагчдын хувьд Камбож руу гарах дамжин өнгөрөх зогсоол нь болдог гэж Таиландын Гали албаныхан мэдэгджээ. Таиландд хууль бусаар хил давуулахыг хоригдсан эззүйл хилээр давуулахыг оролдсон тохиолдолд 4 ба түүнээс дээш хугацаагаар хорих ял оноож 1285 Америк долларын торгууль ноогдуулдаг юм байна. Японы засгийн газар олон улсад ашигладаг зээлийн карт болон олон улсын банкны үйлчилгээ хүлээн авдаг мөнгөний автомат машин буюу ATM суурилуулахаар дотоодын банкуд сүлжээ эхлэлгүүрүүдэд хамтран ажиллахаар болсон байна. Тус улсын засгийн газар 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмыг өгтөн гадны жуулчдын тоог жил тутамд 20 сая төгрөг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Гэхдээ зарим орны жуулчид Японы улсад зээлийн картаараа Японы мөнгөнд тэмдэгтийг авах боломжтой цөөн хэдэн мөнгөний автомат машин байдаг гэж гомдол гаргадаг юм байна. Үүнтэй уялдуулан Японы томоохон банкуд мөнгөний автомат машины тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Польшийн нийслэл Варшав хотноо Украинд алан хядах ажиллагаа явуулж байна хэмээн Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэн 250 гаруй хүн жагсжээ. Америк нэгдсэн улсын төрийн департамент Оросын албаны улсын газар нутгаас Украин руу пуужингаар харуулж байгааг харуулсан хиймэл дагуулын зургуудыг олон нийтэд ил болгосны дараа эдгээр иргэд Оросын албаны улсын төрийн тэргүүнийг эсэргүүцэн жагссан байна. Мөн жагсаалд оролцогчид Путиныг Гаагийн шүүхэд дуудахыг шаарджээ. Эдгээр хүмүүс Путин бол алан хядах ажиллагааг дэмжигч Европ төвд яриа хэлцээгээ зогсоож арга хэмжээ авах цаг болсон. Украинд халан хядах ажиллагааг нин дараа зогсоо гэсэн лозунг барьсан байжээ. Тэд Варшав хот дахь Оросын элчин сайдын яамны гадаа онгоцны ослоор амьурагдсан 298 хүний дурсгалыг хүндэтгэж лан асаасан тухай Украины хэвлэлд мэдээллээ. Хөтөлбөрийн төгсгөлд өнөөдөр цагийн үр дүр үзүүлсэн зарим мэдээ сурвалжлагынхаа товчм агуулгыг дахин танилцуулъя. Үргэлжлүүлэн цагаагаар мэдээг хүлээн аваарай. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Сумбурт хүн амын тооноос нь шалтгаалan 150 сая төгрөгөөс дээш хэмжээний хөнгөлөлтөд зээл олгож байна.
Төсвийн хөрөнгөөр баригдах сургууль цэцэрлэгийн барилгын ажил зогсон байдалтай байна. Монголын мэдээ агентлаг энэ 7 хоногт Монгол бүх Монгол түмний бахархал байж чадаж байна уу гэдэг сэдвийг цувралаар хөндлөнө. Шалгалтаар таксины тоололт стандарт гэдэг зүйл үйлчлэхгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Ардын явсгалын түүхийг өнөөгийн бидэнд өгүүлэх Гоожингийн өндөр хэмээх эртний барилга орон гэргүүчүүдийн оромж болж хэзээ мөдгөө нурахад ойрхон байна. 2 тэрбум гаруй төгрөг бүхий 90 бүтээлч ажлыг хайрхан сумынхан хийжээ. 1-р ангийн сурах бичгийн агуулгыг шинжилэн хэвлэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас газын зурагт яаралтай галзуурсах шаардлагыг хургууллаа. Сеул хөлийн ахмадыг шүүх болон өнөөдрүүллээ. Нидерландын шинжээчид онгоцны өсөлт болсон газарт ажиллаж чадахгүй байна. Владимир Путин тэнгисийн флотоо улам хүчрхжүүлэх хэмжээглээ. Таиландд их хэмжээний зааны соёо хураажээ. Япон мөнгөний автомат машингаа тоог нэмэгдүүлнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа. Угаар Монголын мэдээ агентлагийн бэлтгэн хүргэдэг цагийн урд мэдээлэл хөтөлбөрийн даваа гарагийн дугаар өндөрлж байна. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.